Бид Монгол Ардын намын ээлжид 28 дугаар их хурлаа 11 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд хоригдуулахаар зарлаж байгаа. За мөн өнөөдрийн баг хурлаар Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлыг бол оруулан хэлэлцүүлэхээр ингээд удирдах зөвлөлөөр шийдсэн байгаа. Өнөөдрийн хуралдсан удирдах зөвлөлийн хуралдаанаас Монгол Ардын намын баг хурлын хуралдаанд 3 нэр дэвшигчийг бол оруулж нэр дэвшүүлж байгаа. За үүнд бол Монгол улсын шадар сайд, Ухнагийн хөрөлсөх, за улсын хурлын гишүүн, Үлзий сайхны инх төвшин, за мөн улсын хурлын гишүүн Ямагийн инх болд нарын нэр бол дэвшиж байгаа. За та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн 2 сар гарны хугацаанд Монгол Ардын нам дотор бас нэлээдгүй одоо бодол санааны одоо тэмцэл бол өрнөссөн. Монгол улсын засгийн газрыг огцруулахтай холбоотой асуудал өрнөж засгийн газраа огцруулсан. За дараачийн ерөнхий сайдыг сонгохдоо удирдах зөвлөлд ямар нэгэн байдлаар нэг нэр дэвшигчдээр тогтохыг бол хүссэнгүй. Намын баг хурлынхаа гишүүдэд илүү сонголттой, илүү одоо сонголт хийх төр боломжийг олгосон. Дээрээс нь намынхаа эв нэгдлийг улам батжуулж бэхжүүлэхийн төлөө бол ингэж 3 нэр дэвшигчийг оруулж санд хураалгаж байгаа. Мэдээж хэрэг Монгол Ардын намын баг хурлаас олонхын сандыг авч ялт байгуулсан нэр дэвшигч бол улсын их хурлд өргөн баригдаад ингээд ерөнхийлөгчөөр томилогдоод сонгогдоод явах нөхцөл бүрднэ. Удирдах зөвлөлийн хуралдаан дээр бас ярьсан гол зүйл бол ялагч бол бас намынхаа эв нэгдлийг хангаж намын гишүүдийнхаа санаа бодлыг тусгасан засгийн газрыг бас бүрдүүлж эв нэгдлээ хангаж ажиллах цаашлаад Монгол улсын эдийн засаг нийгмийн өмнө тулгамдсан байгаа олон бэрхшээлүүдийг богино хугацаанд шийдвэртэй байж даван туулахын төлөө алхам хийх ёстой гэсэн ерөнхий зарчмыг бас бид ярьж өнөөдөр ингээд удирдах зөвлөлийн хурлаараа шийдээд баг хуралдаа оруулаад хэлэлцүүлж байна. Монгол Ардын намын дүрмээрээ за мөн одоо бусад холбогдох хууль тогтоомжоор баг хурлын хуралдаанд бол заалнаас нэр дэвшгэх нээлттэй байдаг. Энэ эрхийн дагуу бас намын гишүүд нэр дэвшгээ үүсэхгүй. За одоогийн байдлаар нэр дэвшгээ илэрхийлсэн хүн бол алга байна гэдгийг бас энэ хэлье. Хариуцлага ер нь яг хяналтын ерөнхий ороо намын баг хурлд мэдээлэл хийх дүрмээрээ ирэх олгогдсон хэрэгтэй. Тэр дагуу хяналтын ерөнхий ороо сонгуулийн ялагдлын шалтгааныг бас өөрсдийнхөө хэмжээнд хэрхэн үзэж байгаа талаар мэдээллийг бол хийж байгаа. За Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс үүрэг чиглэл болгосны үндсэн дээрээс намын ерөнхий нарийн эмчгийн дарга өөрөө ахлаад үндсэндээ мэрэгжлийн байгууллагууд болох судалгааны байгууллагуудыг оролцуулаад Монгол Ардын намын 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ялагдлын үндсэн шалтгаанууд нь яг юу байваа гэдэг дээр бол хэд хэдэн шатны судалгааг бол хийгээд авсан байж байгаа. Тэр энэ ялагдлын шалтгаан бол мэдээж хэрэг засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой асуудал байж байна. Намын мөрийн хөтөлбөрийн амлалттай холбоотой асуудал байж байна. За мөн дээрээс нь намын удирдах зөвлөл төв штабын үйл ажиллагаатай холбоотой асуудлууд бол судалгаагаар бол гарч ирж байгаа. Тэгээ энийг бол бас мэдээж өнөөдөр баг хурал дээр бол дэлгэрэнгүй сайхан ярилцсанаа. За өнөөдрийн баг хурлаар бол 4 асуудал хэлэлцэж байгаа. Нэгдүгээрт нь намын даргын улс төрийн ихтгэл хэлэлцэж байна. Хоёрт нь Монгол Ардын намын хяналтын ерөнхий орооны 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн одоо дүнд хийсэн дүгнэлт илтгэл явагдаж байна. За гуравдугаарт нь 2017 оны 11 сарын 20-21-нд болох Монгол Ардын намын ээлжид 28 дугаар их хурлын төлөөлөгчийг сонгох журмыг боловсруулсан байгаа. Тэрийг одоо хэлэлцүүлж батлуулах асуудал орно. За тэрний дараа Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх ажиллагаа явагдана. Тэгэхээр үдээс хойш оройхондоо ерөнхий сайдад нэр дэвших ажиллагаа явагдана гэж ингэж ойлгож байна. Нэр дэвших боломж нээлттэй дүрмээр. Одоо шинэ засгийн газар журам Монгол Ардын нам ямар зарчимд баримталж байгаа вэ? За мэдээж өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа 3 хүн өрсөлдөөд нэг нь тодорно. За нэр дэвшигч тодорсны дараа засгийн газрыг ямархуу зарчимдэр суурилж байгуулах нь зөв бэ гэдгийг бол удирдах зөвлөлийн хүрээнд дараад нь ярих асуудал байна. Яа. Намын их хурл болон намын их хурлаар баг хурл удирдах зөвлөл бүрэн бүрэлдэхүүнээр өөрчлөгдөнө. Их хурлаар. За. За баярлалаа.